Монгол Улсын ерөнхийлөгч улс төрийн мандат үзүүлээд түүхэн шийдвэр гаргасан. Ер нь одоо Монгол улсад хүнсний хангамж алдагдсан байна. Хүнсний аюулгүй байдлаас алдагдсан байна. Тийм учраас өнөөдөр хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөнийг улс орон дээр эхлүүлээд 3200 гаруй том жижиг төсөл хөтөлбөр улс орондоо хэрэгжиж явж байна. Өнөөдөр энэ хүнсний хангамж аюулгүй байдлыг шийдэхин тулд төрийн 35 байгууллага ажиллаж байна. Нөгөө талдаа баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчид бас ажиллаж байна. За бид нар улсын хурлын 36 дахь тогтоолоор 5 зорилт 114 ажлыг л хийчих ёстой байгаа. Тэгэх юм бол бид эхний ээлжинд 19 төрлийн бүтээгдэхүүнийг дотоодоос зөв хангах, цаашлах юм бол бүс нутагтаа хүнс экспортлогч улс олох юм томоохон зорилготой ийм ажил явж байгаа. Хоёрдугаар бас нэгдүгээр хүнсний хангамж, хоёрдугаар хүнсний аюулгүй байдал. Тийм учраас бид бүхэн бас импорт орж иж байгаа хүнсний аюулгүй байдал, хэлгайлын лаборатори, дүн шинжилгээ энэ асуудлуудаа бас онцгой анхаарч ажиллаж байгаа. Нодлонгоос бид бүхэн маань хүнсний аюулгүй байдал пестицид гэдэг арга хэмжээг явуулаад үүний үр дүнд одоо шатар сайдраа ахлуулсан ажлын хэсэг энэ дэр ажиллаад явж байна. Ер нь одоо энэ хүнсний өрсөлдөөн хүрээнд одоо 23-24 онод бол одоо хүнс хөдөлгөөний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн тоо бол тогтмол өсөж байгаа. Үүнийгээ дагаад ажлын байр бас нэлээд нэмэгдэж байгаа. Тийм учраас бас тодорхой хэмжээний үр дүн багаар гарч байна. Тэгэхээр нэг дор одоо маш том үр дүн гарах гэдэг бол одоо өнөөдөр хөрөнгө оруулалтын зээл авсан бол үйлдвэр бариад тоног хүн захаж аваад хэвийн үйл ажиллагаанд ороход тодорхой хэмжээний цаг хугацаа зарцуулах учраас энэ жил нь энэ намраас эх жилээс гээд тодорхой үр дүнгууд гараад явна. Гэхдээ бид нар бол жил болгон импортын хэрэгцээгээ бас богсгаад явж байгаа. Нөгөө талдаа хүнсний одоо цааш нь хэрэглэнүүд бас нэлээд нэмэгдэж байгаа. Тийм учраас бас энэ дээр зохицуулт хийгээд явж байна.